Ховд аймгийн Алтай булган уянч сумдад үйлчлэлт хүндхэн байгаа. Дээрх 3 сумын малчид ард иргэдэд туслах хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, иргэний үргийг гүйцэтгэж нийгмийн хариуцлага ухамсарлах үүднээс Ховд аймгийн Жаргалан сумын засаг даргын тамгын газар, Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газар, аймгийн улаан загалмайн хорооноос санаачлан сайхан сэтгэл сайн үлсийн төлөө хамтдаа хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн. Аянд Жаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгж иргэд хамрагдаж малчдад тусламжийн гараа сунгалаа. Манай хамт олон ярилцаад за лаач үдэнц биелэгээс гадна хамгийн гол нь зууданд мал нэрвэгдэж байгаа учраас өөст ижил одоо өхөн зүйтэй юм байна. Хамгийн зөв нэг бодиттой тусламж энэ болох юм байхаа гэж бид нар ярилцаа. Тэгээд энд бол манай багш нар, ажилчид, эцэг эхчүүд бүх хүн оролцсон. Тэгээд ерөнхийдөө бол нэг 450 мянган төгрөгийн мөнгөөр тооцвол тэгээд ингэж цуглуулсан байгаа. Энэхүү аянд мөн ахмадууд идэвхтэй оролцжээ. Тухайлбал Ховд аймгийн ахмад эмэгтэйчүүдийн сүн сэтгэл холбооны ахмадууд Жаргалан сумын Буянт багийн 4-р гудамжны ахмадуудад тус нэгдэж малчдад хэрэгцээтэй байгаа эд зүйлсийг өөрсдийн сэтгэлийн дэм болгон хандвалсан байна. Ахмадуудаа уриалаад би өөрөө одоо энэ хандууд оролцъё гэдээ ингээд хүсэлтэй байсан юм аа. Тэгээд одоо манай ахмадууд бас одоо бүгдээрээ дэмжиад тэгээ бид нар нийтдээ одоо 9 ахмад 4 залуу гэр бүл ингээд нийлээд 10 хэдүүлээ 75800 төгрөгийн ханд өглөө. Энэ хандууд туглын нэмнэ, бэли одоо ер нь хүний хэрэгцээний юу л байх вэ? Энэ бүгдийг өгсөн. Ийхүү Ховд аймгийн Жаргалан сумынхан өвлжилт хүндэрч байгаа сумдынхаа малчдад туслах аянд нэгдэж тусламжийн гараа сунгалаа. Энэ нь цас зудтай цаг агарын хүнд хэцүү нөхцөлд байгаа малчдад багч гисэн хувь нэмэр болох нь дамжиггүй юм а.